4-р сарын 27-наас 28-нд шилжүүлсэн за нийт нутгаар их хэмжээний цас орсон. Тэр дундаа Дархан уул Сэлэн аймагуудын нутгаар их хэмжээний цас орж байгалийн онц аюултай үзэгдэл болсон. За үүний улмаас одоо цахилгаан дамжуулагч гэрлийн утсан дээр бол их хэмжээний цас тогтож мөсжилт үүссэний улмаас за ачаалал даахгүй төрж тулгуур багнууд нь хугарчсан талаарх мэдээллийг бид та бүхэндээ цаг тухай бүртгэн газар дээрээс нь шуурхаас сурвалжилж хүргэж байсан. За тэгэхээр нийтдээ бол одоо 19 тулгуур баганд хугарсан ийм тохиолдол Монгол улсад урд өмнө болж байгаагүй юм байна. За гамшиг болсон газарт бол эрчим хүчний салбарын 280 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг бол өдөр шөнөгүй шуурхаа ажиллаж байгаа. За тэд өнөөдөр 220 мянган киловаттын 3 баг нь босгох юм а. Дархан уул аймгийн Хараа голын сав газар болсон байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас хугарч унсан 19 тулгуур багны 3 нь манай улсын хэмжээнд ашиглагдж байгаа. Хамгийн өндөр хүчтэй 220 мянган киловаттын за 43 м өндөр 10 гаруй тонн хүнд энэ тулгуур багныг богино хугацаанд яаралтай босгож эрчим хүч тасарсан газруудыг гэрэл цахилгаанаар хангана гэдэг ажлын хэсгийнхний хувьд хамгийн хүнд ажил байлаа. Манай орны уудам тал нутгаар сүлжин байдаг. За та бидний нэрлэж заншсан гэрлийн шонгуудын хамгийн өндөр хүчтэй нүсэр томын тулгуур багныг ажлын хэсгийнхэн 3 хоногийн дотор угсарч дууссан. За үүнийхээ дараа угсарсан тулгуураа босгож хуучин суурьнд нь байрлуулахын тулд Орхон аймгийн уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрээс улсын хэмжээнд 3 лэдэг 100 тонны караныг авчирсан юм а. Аваарх Хараа голын ойролцоо нам ихтэй газар болсон учраас хүнд даацын автомашинууд шавар цэцлэхээс аваад хүндрэлтэй асуудал олон гарсан. Тиймээс 100 тонны каран ашиглахын тулд 130 орчим сая төгрөгөөр дархны төмөрлөгийн үйлдвэрийнхэн авто зам заслаа. За дараа нь угсарч бэлэн болгосон тулгуур багнуудаа нэг өдрийн дотор амжилттай сөндөрлүүлж чадсан юм а.